бид нар өөрөө нэгтарсан энерги мөн үү? Харин нэгтарсан энерги нь бодит байдал юм аа. Буюу физик биеийг л бодит байдал юм. Нүдэнд харагдаж байгаа, гарт барагдаж байгаа энээс халсан өөр зүйл байхгүй. Би бол ийм ертөнцийн хатуу, би ийм нэгтарсан энерги юм аа гэд итгээд нэгтарсан би юм аа гэж одоо би юм аа гэж итгээд физик би юм аа гэж итгээд энерги мэдээлэл гэдгээ мартаад энерги мэдээлэл гэдгээ мэдрэхээ мартаад тэгээд хатуу нэгтарсан байдалтайгаар амьдралд зүтгээд байгаа нь чигээд байгаа нь яах нь таныг туйлдуулаад байгаа учраас өнөөдөр та уука яах вэ? Би дамрал юм хий, сто ядрах юм байна гэдэг. Хийж тэр ажлыг бүтээх гээд байгаа арга нь буруу байна. Арга нь зөв арга олчих, зөв систем олчих. Зөв арга олчих мөн үү? Одоо илүү их энерги мэдээлэл болгож хувирах бид нар энергийн нэгтаршил аваад тэрийг чинь хөнгөн энерги болгож хувирах гэдэг. Тэгээ хөнгөн энерги болох үед яхаа вэ гэхээр хөнгөнөөр бүтээн. Манархнаар бүтээн. Юм аяр зөнгөөрөө бүтэж эвлэж эхэлнэ. Манайхаа ингэдэг сансан бүхэн сэтгэлчлэн бүтдэг гэж ярьдаг мөн үү? Тэр чинь энергийн хуулийг нээсэн хүнд боломжтой байхгүй. Гэтэ эн чинь зүгээр дэшээ хараад хэрэгтэй юу ч хийхгүй гэсэн үг биш. Бид нар өөр өөрийн гэсэн creative energy бүтээгч энергитэй төрсөн. Life force амин эрчим энергитэй төрсөн. Тэр амин эрчим чинь одоо унтаа байдалтай байгаа. Унтаа байдал байгаа учраас бид нар зовоод байна, ядраад байна, нэг юм бүтээх гэж туйлдаад байна. Амин энергиэс сэрэй.